Би өөрөө Монгол улсын хүртээмжтэй холбоотой сүүлийн 20 жил болж байгаа процессд өөрөө ойрхон уялдаатай ажиллаж явсан. Тэр чиглэлээр би өөрөө суралцаад, өөрөө ойлгож аваад тэгээд өөрөө сүүлийн 10 хэдэн жил яг энэ концепцийг бариад явж байгаа. Түгээмэл загвар гэдэг том ойлголт байдаг. Түгээмэл загвар хэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүн зөвхөн зориулж юм битгий хий. Бэрхшээлгүй хүнд зориулж дангаар юм битгий хий. Аль алинд нь зориулж юм хий. Аль алийнхын шаардлагыг нь хангацсан байдлаар ямар ч юмыг ундааны бөглөөнөөс ахгуулаад хотыг хүртэл тэгж төлөвлөж, төсөвлөж дизайныг боловсруулаа гэдэг юм. Дэлхийд дахинд угаасаа сүүлийн 30 жилэл хөгжиж байгаа зүйл. Том хотууд ч гэсэн дэлхийн бусад хөгжингү орнуудын хотууд ч гэсэн яг л ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай энэ бүх хүмүүсүүдийг тооцоогүйгээр төлөвлөсөн байдаг. Гэтэл энэ одоо нөгөө насжилт өндөрсөд өндөр наснуудын тоо өсөд хөл гараа тайруулчихсан хүмүүсүүдийн энэ бүх олон төрлийн шалтгаануудаас үүдээд ерөөсөө хотыг эхнээсээ тэгж төлөвлөхгүй бол нэг хэсэг нь хотын гадна үлдээд нэг хэсэг нь хот дотор амьдрах тийм л нөхцөл үүсчихэд байна гэх. Тэгээд Европын орнууд, Япон, Америк хүмүүс бүгдээрээ яг тэр тал руу орж ирж байгаа. Тэр Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө мэдээж энийг бас тооцоогүйсэн. Гэхдээ бид эндээс юу сурж авч болох вэ гэхээр шинэ харь хорин хот босгоно гэж байна. Шинэ дэд хотуудыг босгоно. Энэ бүгд дээр эхнээсээ нийгмийн цөөнх болцоод байгаа энэ хүмүүсүүдийг эхнээсээ хамтд нь оролцуулахаар тооцох хэрэгтэй. Тэгээд энэ хүртээмжтэй төлөвлөлт гэдэг маань үндсэндээ бол зөвхөн хүний эрхийн асуудал биш байна. Энэ эдийн засгийн том асуудал байна. Хэрвээ би дэлгүүрт орох гээд орч чадахгүй би тэр дэлгүүрээс худалдаа авалт хийхгүй тийм үү? Надад ээлтэй газраас л би худалдаа авалт хийнэ. Орох ямар ч дэлгүүр байхгүй, ямар ч очид буудал байхгүй, ямар ч байшин байхгүй байх юм бол би хотоо гадна үлдчих байхгүй. Тэгэхээр би хотод инвестмент хийх ямар ч боломж байхгүй болж байгаа. Цаана нь цэвэр тим тооцоо эдийн засгийн тооцоо явах хэрэгтэй байхгүй. Тийм учраас алив зүйлийг хүртээмжтэй загвараар төлөвлөж гүйцэтгэж хийн гэдэг маань өөрөө маш том эдийн засгийн эргэлтийг бий болгож ирдэг гэсэн. Тэгэхээр яаж юм гэхээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн биш, өндөр настай хүүхдүүд, түр зургийн гэмтэл авсан хүмүүсүүд, магадгүй жирэмсэн ээжүүд энэ бүх нийгмийн бүх тоглогч нарт хэрэгтэй байдлаар загвар дизайныг хийнэ л гэсэн үг. Манай одоо энэ байшинд хүн амьдралаа би биш тийм үү? Өөр хүн амьдралаа гэж заавал хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байна гэсэн гаднаас юм харагдахгүй байгаа үст. Байшин доторх бүх орон зайг ямар ч үед одоо би асаргаанд ордог ч юм уу, хин нэгнийг асардаг ч юм уу, эсвэл асаргаанд байгаа хүн ирэхэд тухтай байхаар төлөвлөж хийсэн. Яг тэр үндсэн гарцсан өөрөө тийм нэг гоё налуугаар хийчихсэн. Гэтэ налуу зам шиг бол харагдахгүй байгаа. Налуу зам шиг ямар тохиолдолд харагддаг вэ гэхээр шат хийчихэд хажууд нь налуу зам хийчихээрээ налуу зам шиг харагдаад байдаг штэ. Хаалганы өргөнүүд, коридорын өргөн тэрч байтугай галтгооны тавилгыг хүртэл. Галтгооны тавилга нь өөрөө хүртэл нөгөө гар ингэж сунж ордог биш. Нааша татаж ээж цаана хурж болдог. Тэгээд галтгооны тавилгын дээрээс ингээд доошоо бууж орж ирдэг. Тэгэхээр хүний нөгөө нэг орон зай одоо экосистем гэж ярьдаг. Орон зай энэ систем нь өөр орчин нь бүхэлдээ л ямар ч хүн амьдрах тус боломжтойгоор хийсэн зүйлийг хүртээмжтэй төлөвлөлт гэж яриад байгаа. Жинхэнэ үйл хөдлөх хөрөнгө болгож байгаа. Энэ байшингийн одоо жишээлбэл би зарлаа гэж бодоход би энэ байшин жирийн байшингаас би 3 дахин өндөр үнэлгээ тэгэхээр зарна. Яг тэгэхээр энэ байшин шингээс нь нөгөө чанарын үзүүлэлтүүд, дизайны үзүүлэлтүүд, түүхэн үзүүлэлтүүд энэ бүгд ч өөрөө энэ байшингийн үнцнийг бий болгож өсгөж өгч байгаа юм. Энэ байшин 100 жил амьдарсан ч гэсэн би өөрөө хөгшрөөд миний өөр хүүхдүүд энэ чинь амьдарсан ч гэсэн энэ байшин өөрчлөх шаардлагагүйгээр төлөвлөсөн гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөр үнц нь мөн бицтэй. Одоо зүгээр яг юмыг шүмжлэх үндлөөсөө биш. Миний сайн талаас нь ярьсныг нөгөө талаас эргээ бодоод үзээрэй. Улаанбаатарт баригдаж байгаа байшингууд дээр. Та одоо барьж байгаа байшин эсвэл амьдарч байгаа апартмент дотроо хэдэн жил амьдарч чадах вэ? Амьдралын бүх явцад хүүхэд гарах, өөрөө хөгшрөх, түр зүүрийн гэмтэл авах, эсвэл ээж аваа, настай ээж аваагаа асрах тохиолдолд тэр байшин чинь шаардлага чинь хангаж байна гэдгийг өөрөө асууж үзээд тэр үйл хөдөлгөөн сонгож үзээрэй л гэж би хэлээд байгаа байхгүй. Хэрвээ энэ амьдралын үйл явцад тохиолдох энэ нуглаанууд дээр байшингаа заавал өөрчлөх ч юм уу, байшингаасаа гарах, байшингаа засварлах шаардлага гарч байгаа бол та анхныхаа шийдвэр чинь жоохон буруу л байсан байсан гэсэн үг.